Хүмүүст бол хэлэх үү? Одоо би Дамжин сүрэнгийн ач охоо ингэж хэлэх үү? Хэлэхгүй юу? Нууж явах уу? Оо хэлэхгүй ерөөсөө танихгүй хэдийч яах юм. Нутгийн хвис гэж бодоод явж. Тэгээд олсоо чинь мэдсэн байдгийг байлаа сургуулийн хүүхдүүдэнтэй. Эмээ тэр өвгөн ч манай юун дээр байдгийг штэ. Хичээлийн номон дээр байдгийг тэгж байсан. Ерөөсөө тэр хүн чинь өөрийнхөө нэг насны амьдралаа Монгол үндэстнийхээ эрх чөлөөний төлөө Монгол улсын тусгаар тогтлын төлөө тэмцэл зориулсан хүн шүү дээ. 100 жил, ердөө 100 жилийн өмнө манжийн дарлыг эсэргүүцсэн босч Монголыг нэгтгэх их хуйлсад ам биеэн хайрлагүй тэмцэж эцэст нь эх орондоо дэндүү хайртай да гамингийн гянданд босоогоор өнөгдсөн Манлайбаатарын Зэ охины түүх бүхэлдэн уник харуулслын түүх гэлтэй. Бүгдийн 3 хүүгийн хэдэмгдүүдэд хүүгийн хүүг хэдэмгдүүдэд Тэгээд ингээд танахаас юусаар ээжтэйгээ та тэгэл ингээд нэг эмэгтэйчүүд нь л үлдсэн байж шүү дээ. 3 эмэгтэй хүнд үлдсэн баг. 3 эмэгтэй хүнийг тэр юм хураахт нь явсан хүн манай хөгшөө ээж 10 миний ээж 12 та алтан бүгдтэй хүүхэн байсан гэж байгаа. Тэгээд чихэндээ эмэгтэй тийм баян хүний баяачул байсан байлээ л урдууд дээр үе. Адууны талд явхад хоньны талдгаар хариуд явхад талд нь яваа хүн харагддгүй байсан гэж байгаа тийм их малтай айлвсан чи бонди Дамжин сүрэнгүй. За яг 1928 онд одоо зүүнтнүүд засгийн эрхэнд гарсан. Тэгээ зүүнтнүүд хэд хэдэн компанид ажил явуулсан. Тэрний нэг нь одоо нөгөө Пядлын хөрөнгийг хураах гэж байгаа тий. Тэр хөрөнгийг хураах хүрээнд бол Манлайбаатар Дамжин сүрэнгийн одоо гэр бүлийн үр хүүхдүүдийнх нь өмч хөрөнгийг нь хураасан байгаа. За тэгээд үндсэндээ 1930-ад оноос эхлээд бас энэ улс төр Монгол оронд тогтсон тэр улс төр үзэл суртал коминтерний нөлөө энэ бүхний нөлөөгөөр бол Манлайбаатар Дамжин сүрэнгийн үр хүүхдүүдийг бас одоо улс төрийн талаар хардан сэрдэх, хавчин хяхах, барьж байцаах, хорих, өмч хөрөнгийг нь хураах ийм үйлдэлүүд бол удаа гаргаж ирсэн юм байна лээ. Ийм баримтууд бол их байдаг. Эсэргүүн гээд бүгдийг бариад хөдөө малд явсан улсуудыг л бариад гэрээр нь чороодаг аваад явсан. Манай хөгшөө миний ээж манай ээжтэй юу яасан бэ? Ууцх гэж цомын төв орсон гэж байгаа. Тэгсэн чинь уулзуудаагүй гэсэн. Ердөө толгойдоо нь дээдийн номергоод битүү машин чихээд л аваад явсан гэж яддаг. Тэгээд 1930-ад оны сүүлчээр 37-38 оны их хэлмэгдүүлэлтээр Манлайбаатарын 3 өвгөн Досон Дампил, Урт насан гуруулангийн улс төрийн хил сэрэг тулгаж баривчилсан байгаа. За тулгасан хэрэг бол мэдээж тэр үеийн бүхэл хүмүүс тулгаж ирсэн. Японы тагнуул хорлон сүйтгэгч Японы гар хөл гэсэн ийм л хил сэрэг тулгасан. Тэгээд 2 хүүгийн бол одоо улс төрийн хил сэрэгт хэлмэгдүүлж хуулийн дээд хэмжээгээр шийдгсэн. Досон Урт насан хоёрыг. За дунд хүү Дампилын бол одоо хувь заяа тодорхойгүй байгаа. Дөнгөж нэг дээдийн хормыг харсан. Яга зэвчүү дээлтэй байсан хурган дотортой ягаан зэвчүү дээлтэй байсан хүн миний ах тэрний булангал харсан гэж байна. Тэгээ аав хөө хоёрыг чинь нэг өдөр барьсан юм шиг байдаг шүү дээ. Миний ахтай